Өнгөрсөн нэвтрүүлгийн сэтгэгдэл хэсэгт гоё асуултууд олон байна. Жишээлбэл сүүлчийн биткойн олборлогдсны дараа юу болох вэ? Биткойн суурих, систем нурах боломжтой юу? Ер нь биткойныг хакердах боломжтой юу? Биткойн төлбөрийн хэрэгсэл болж чадах уу буюу биткойны ирээдүй юу вэ? Мөн биткойноос бусад криптовалютын тухай, ялангуяа Монголын криптовалютын салбарын тухайд. Эдгээр асуултууд биднийг яг энэ дугаар руу хөтлөж байгаа юм. Хэрв та санаж байвал би өмнөх дугаар дээр биткойныг ерөөсөө магтаагүй, худалдаж аваарай гэж санал болгоогүй. Шалтгаан нь биткойнд ч бас эрсдэл мөн сул тал бий. Нэг үзэгч ялангуяа сул талыг нь дурдахыг онцгойлон хүссэн ба тэр нь биднийг биткойны зохион бүтээгч Сатоши Накамотогийн тухай ярихад хүргэж байна. Сонирхолтой нь Сатоши Накамото нь яг нэг хүн хэсэг нь ч бас тодорхой биш. Буюу тодорхой бүлэг байж болно гэсэн үг. Гагцгүй Сатоши Накамото бол биткойны хамгийн том давуу тал мөн хамгийн том сул тал нь болдог. Яагаад гэж вэ? Эхлэхээс өмнө нэвтрүүлгийн спонсороо дурдъя. Монголын хамгийн анхны криптовалют Artcoin. Цахилж яваа. Цахим малт. Artcoin. Эхлээд өмнөх асуултуудад хариулах гэж хичээе. Сүүлчийн биткойн олборлогдсны дараа юу болох вэ? Биткойны нийлүүлэлт хязгаартай буюу 21 сая л олборлогдно гэж өмнө нь ярьсан шүү дээ. Одоогоор 95% нь буюу 20 сая нь хэдийнэ олборлогдчихсон байгаа. 2034 он гэхэд 99%, 2047 он гэхэд 99.9% нь олборлогдно. Тэгээд халвинг буюу хагаслагдах процессын үр дүнд шагналын биткойны хэмжээ улам багассаар 2140 он гэхэд бүрэн дуусна. Түүнээс цааш шинэ биткойн олборлогдохгүй. Тэгэхээр олборлогдсон биткойнууд л эргэлдэнэ гэсэн үг. Энэ нь түрүүчийн дугаарт ярьсан майнеруудыг ажилгүй болгоно гэсэн үг биш. Харин майнерууд гүйлгээний шимтгэлээс орлого олдог болно. Өмнөх дугаар дээр тайлбарласандаа гүйлгээг хэн бүртгэж баталгаажуулдаг билээ? Банк биш, майнерууд шүү дээ. Тэгэхээр тэд нар ажлынхаа хөлсийг амна гэсэн үг. Гэхдээ биткойны хэрэглээ нэмэгдэх тусам гүйлгээний тоо, сүлжээний ачаалал ихсэх тусам шимтгэлийн хэмжээ нь бас өсдөг. Жишээлбэл $3 шилжүүлэхийн тулд $30 шимтгэл төлж тэгээд 30 минут хүлээх тийм утгагүй асуудал үүсгэхэд хүрдэг. Биткойны анхны философитын зөрчилдөж буй энэ нөхцөл байдлыг гэхдээ community өөрсдөө Lightning Network гэдэг аргыг хөгжүүлээд шийдэж чадсан. Гэхдээ шимтгэл багч үн тогтворгүй учраас хүмүүс биткойныг төлбөрийн хэрэгсэл гэхээс илүү цахим алт маягаар ашиглаж байгаа. Нийт хэрэглэгчдийн 75% нь биткойныг хөрөнгөө үн цэнэ хадгалахын тулд ашиглаж байгаа. Систем нурах боломжтой юу гэдэг асуулт маш чухал асуулт. Учир нь энэ нь биднийг систем хэрхэн ажилладаг вэ гэдгийг илүү сайн ойлгоход тус болно. Биткойныг үгүй хийх бараг л боломжгүй. Яагаад гэвэл төвлөрсөн бус учраас. Яг л интернет шиг. Жишээ нь нэг улсад интернетийг хаалаа гэхэд өөр улсад интернет байж л байна. Интернет чинь өөрөө сүлжээ хооронд гэсэн утгатай үг шүү дээ. Анх ARPANET нэг сервер нь унсан ч гэсэн бусд нь ажилласаар байх ёстой гэсэн цэргийн болон шинжлэх ухааны шаардлагаар бүтээсэн. Гэхдээ нэг дата центр шатахад тэнд байсан датанууд хэрв өөр дата центрт давхар хадгалагдаагүй бол бүр мөсөн устдах магадлалтай. Энэ бол жижиг компани, жижиг серверүүдийн хувьд том эрсдэл. Холбооны яхав эргээд сэргэж болох ч гэсэн таны өмч буюу таны үнц нь устсан байж болно гэсэн үг. Харин биткойны хувьд тийм биш. Биткойны мэдээлэл нэг төвлөрсөн серверт биш, ноуд гэж нэрлэгдэх хинч компьютер дээрээ ажиллуулж болох програм дотор байдаг. Тэгэхээр бүх ноудыг ажиллагаагүй болгох буюу хинч блокчейн ашиглахаа болох үед л биткойн устнаа гэсэн үг. Эсвэл интернетийн дэд бүтцийг бүр мөсөн устгах. Тийм нөхцөл байдал тохиолдох магадлал хэдвэ? Бараг дэлхий сүрэх үед л тийм зүйл болно шүү дээ. Тэгэхээр онлын хувьд уг нь боломжтой гэхдээ практик дээр асар бага магадлал юм а. Хүн бүхэн биткойны их кодыг компьютер дээрээ ажиллуулж болно. Ингэснээр хэрэглэгч бүхэн оролцогч болж
шийдвэрт ч бас нөлөөлж болох учраас систем төвлөрсөн бус болж байгаа юм. Нэг хүн удирдах байгаа биш, програмыг ажилуулж буй хүн бүхэн системийг залах учиртай, цаашдын чигийг нь гаргах учиртай. Хэрв та хүсвэл биткойныг тэр чигт нь компьютер дээрээ татаад авах боломжтой. Биткойн гэдэг чи одоо өмнөх бүх гүйлгээний тэр мэдээллийг татаж авах боломжтой гэсэн үг. Энэ ойролцоогоор 600 ГБ орчим файл болдог. Өнөөдрийг хүртэл үүссэн 922 мянган блокийн мэдээллийг агуулж байгаа. Яг одоо хэддэх блок олборлогдож байна гэдгийг эндээс харах боломжтой. Сүүлчийн блокийг хэн олборлсон нь энд харагдаж байна. Зарим блокууд дүүрэн гүйлгээтэй байхад зарим нь хоосон шахуу. Зарим нь 24 минутад олборлогдсон байхад зарим нь 7 секундэд гэх мэт ялгаатай. Гэхдээ chain буюу хэлхээнд дунджаар 10 минутанд нэг л блок нэмэгдэж байгаа. Блок гэдэг нь нэг иймэрхүү юм байгаа. Гүйлгээнүүд нь энд харагдаж байна. Хамгийн чухал нь энэ 256 бит бүхий 64 тэмдэгттэй хэш гэдэг зүйл. Өмнөх дугаар дээр хальт дуртаад өнгөрсөн SHA 256 буюу Secure Hash Algorithm хэмээх криптографийн нууцлал. Энэ нууцлалыг эвдэх бараг л боломжгүй гэдэг. Учир нь энэ зөвхөн блокчейний асуудал биш. Таны яг одоо хэрэгжилж буй бараг бүх дижитал бүтээгдэхүүн SHA-256-гаар баталгаажсан байгаа. SHA-256 нь яадаг вэ гэхээр тодорхой мэдээллийг 256 бит болгоод 64 тэмдэгт бүхий код болон хувиргадаг. Юу ч бичсэн нэг иймэрхүү юм болж харагдана гэсэн үг. Хамгийн гол нь энэ кодыг буцааж тайлах боломжгүй. Нэг чиглэлтэй гэсэн үг. Тэгэхээр майнерууд нэг математикийн бодлого боддгоо гэж өмнө нь хэлж байсан да. Тэр нь яг үнэндээ нэг тийм толгой ажиллуулж олдог зүйл биш. Зүгээр тухайн блокийг түгжихэд тохиромжтой кодыг л ерөнхийдөө автоматар алдаж онох буюу олон удаа туршсны үр дүнд тохиолдлоор олдог процесс юм. Яадаг вэ гэхээр шинэ блокийн мэдээллүүдээр өмнөх блокийн хэшийг нэмээд хэлхээ буюу chain гэдэг нөхцлөө хангаад тэгээд нэмэлтээр нэг ийм бодлого боддог. Жишээлбэл эхний 10 орн нь тэг байх нөхцөлтэй бол төгсгөлийн орнууд нь ямар тэмдэгт байх ёстой вэ гэдгийг тооцоолдог гэсэн үг. Товчхондоо. Гэхдээ машинаар тооцоолуулдаг гэвэл илүү зүйтэй. Хариултыг нь хамгийн түрүүнд олсон майнер шагналын биткойноо авна. Хэн илүү их тооцоол хийж байна, тэр нь илүү их шагнал хүртэх магадлалтай. Майнерууд хэрэг олшроод ирвэл нөгөө бодлого маань эхний 10 орн нь биш 20 эсвэл 30 орн нь тэг байвал үлдсэн утгыг ол гэх мэтээр автоматар хүндрээд явдаг. Тэр чинээгээрээ эрчим хүчний хэрэглээ ихсэж олборлолтын зардал бас нэмэгдэх учраас өрсөлдөөнийг бас төвлөрсөн бус болгож байгаа юм. Буюу нэг хүчрхэг улс эсвэл нэг том компани дангаараа системийг одоо явуулж, чиглүүлж чадахгүй гэсэн үг. Гэхдээ нэг ийм асуудал бий технологи гэхээс илүү хувилдааны арга бий. Хэрв майнеруудын 51%-ийг нь ятгах эсвэл атгах чадвал double spend гэх мэт башар арга хэрэглэж тодорхой хэмжээний ашиг олж болно. Гэхдээ майнерууд үнийг зөвшөөрөхгүй. Учир нь майнеруудын оршихуйн зорилго нь өөрөө системийг ажилуулах шүү дээ. Систем ажиллаж байж, системд хүмүүс итгэж байж гэмээн майнерууд ашиг олж байгаа. Тэгэхээр системийг нураах нь урт хугацаанд тэдэнд ашиггүй. 2020 он хүртэл майнеруудын 79% нь Хятадд төвлөрч байсан бол 2021 онд Хятад хориг тавьснаас хойш Америк болон Казахстан руу олборлолт шилжээд байна. Яагаад Казахстан руу шилжсэн бэ гэвэл мэдээж хямд эрчим хүч мөн эрх зүйн таатай орчин. Тэгвэл блокчейнийг хакердаж болох уу? Энэ асуулт бидний блокчейний хүч юунд оршдог вэ гэдэг хариулт руу хөтлөнө. Криптограф. Та системд нэвтрэх үед буюу төрөвч нээх үед танд хоёр төрлийн түлхүүр өгдөг. Нэг нь зөвхөн танд хадгалагдах тусгай түлхүүр, нөгөөх нь гүйлгээнд хэрэглэгдэх буюу сүлжээнд ашиглагдах нээлттэй түлхүүр. Хэрв хэн нэгэн таны тусгай түлхүүрийг олох гэж хичээвэл 2,256 зэрэг бит буюу 10.77 зэрэгтэй тэнцэх тооны оролдлого хийх хэрэг гарна. Энэ нь бараг л боломжгүй. Яг нь тэгэхээр танд секундэд 4 тэрбум процесс хийж чадах чип 4 тэрбум ширхэг байлаа гэж бодъё. Түүнийг бүгдийг нь нийлүүлээд нэг суперкомпьютер болгоод нэг хүнд 4 тэрбум ширхгийг өгнө гэд дэлхий дээрх 4 тэрбум хүнд тараагаад ажиллавал суперкомпьютеруудаар тоноглогдсон айран бүхий одоо дэлхий шиг ийм гаригийг 4 тэрбум хувилаад 4 тэрбум супер гаригтай галактикийг ахаад 4 тэрбум хувилж байж
Энэ олон супер галактикууд бүх хүчээ нийлүүлээд 507 тэрбум жилийн турш зогсолтгүй ажиллаж байж таны пин кодыг тайлж чадна. Үүний эсрэг ганц л потенциал эрсдэл байгаа нь квант компьютерийн хөгжил. За эндээс биткойны сул талууд эхлэн мэдээж биткойны үндсэн хүч нь код ба алгоритмд суурилсан комьюнитигийн итгэлцэлд оршдог. Гэхдээ биткойны хамгийн том сул тал бол түүнийг зохион бүтээгч Сатоши Накамото юм. Учир нь түүний дансанд 1.1 сая биткойн бий. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын дээшээ шидэж оргилдон ч бараг хүргэж чадах үс их хөрөнгө гэсэн үг. Гэтэл тэр 2011 оноос хойш сураггүй алга болсон. Зарим нь түүнийг нас барсан, зарим нь хаяг руугаа нэвтэрч чадахгүй болсон, зарим нь түүнийг үнэхээр баатар гэж боддог. Бол зарим нь түүнийг хүн биш, бүр өндөр түвшний нууц бүлэглэлч гэж харддаг. Өнөөдөр ингэтлээ хөгжсөн системд хэрэв Сатоши гинэд гараад ирвэл биткойн эзэмшигч 100 гаруй сая, криптовалют эзэмшигч 600 гаруй сая, нийт 3.5 их $80 зах зээл салхинд хийсэж хүн төрөлхтний түүхэндх хамгийн том итгэлийн хямрал болж магадгүй юм. Учир нь Накамото бол бэлэг тэмдэг. Аноним буюу нууцлаг нэгэн хөгжүүлэгч, хувьсгалын шин чанартай дижитал алгоритм зохион бүтээж төр ба банкуудын тохиролцооны салхинд хамхуул мэт хийсэх олон нийтэд төвлөрсөн бус шин итгэл найдвар бэлэглэж эдийн засгийн эрх чөлөөг гарт нь атгуулсан. Түүний философик бичсэн постуудаас нь тодорхой ойлгож болно. Уламжлалт мөнгөний үндсэн асуудал нь хит их итгэл тулгуурласан байдал. Төв банк валютын үн цэнийг алдагдуулахгүй гэдэгт бид итгэдэг. Гэвч итгэл хідэнтэй алдарсан гэдгийг түүх бидэнд харуулдаг. Бид банкнд итгэж мөнгө хадгалуулдагч тэд зөвхөн өчүүхэн хэсгийг нөөцөд байлгаад бусдыг нь зээл болгон гаргаж хөөс үүсгэдэг. Бид хувийн мэдээллээ тэдэнд итгэж өгдөг. Харин тэдний алдаанаас болж хакерууд бидний дансыг хоослохгүй гэдэгт бас л итгэдэг. Банкнуудын үйл ажиллагааны өндөр зардал нь бага хэмжээний гүйлгээг боломжгүй болгож байна. Сатошигийн хэлж буйгаар тэрээр 2007 оны хавраас биткойны санааг хөгжүүлж эхэлсэн гэдэг. Тухайн үед дэлхий томоохон санхүүгийн хямралд өртөөд байсан нь тохиолдол биш юм. 2008 оны 8 сарын 18-нд bitcoin.org гэдэг доменийг авсан 2008 оны 10 сарын 31-нд харин өнөөх алтарт пейперээ танилцуулсан. 2009 оны 1 сарын 3-нд анхны буюу Genesis блокийг үүсгэсэн ба түүн дээр нэг үг шифрлсэн байдаг нь тэр өдрийн сонин дээрх засгийн газар 2 дахь удаага банкуудыг аврах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна гэдэг мэдээний гарчиг юм. Энэ бас л зөвүүн мессеж байгаа биз? 5 өдрийн дараа биткойны анхны их кодыг олон нийтэд хуваалцсан ба 4 өдрийн дараа анхны гүйлгээ болох 10 биткойныг Сатоши Халфини рүү илгээсэн байдаг. Систем үнэхээр ажиллаж байна уу гэдгийг шалгах зорилгоор. Халфини бол cypherpunk буюу хувийн нууц, эрх чөлөөг технологи ашиглан хамгаалах хөдөлгөөний гол зүтгэлтэн өнөөгийн криптографийн суурийг тавьсан хүмүүсийн нэг биткойны анхны хөгжүүлэгчдийн нэг юм. Анхны биткойны гүйлгээг хийхээс нэг өдрийн өмнө бичсэн түүний энэ жиргээ маш алдартай. Ийхүү комьюнитигийн хүчээр биткойн илүү төгөлдөржиж хөгжүүлэлт ихээхэн хийгдэж 2009 онд Сатоши өөрөө ч бас тухайн үед нэлээд идэвхтэй байсан ба 2010 оны 5 сард нэг чухал зүйл болсон нь биткойноор анхны худалдан авалт хийгдсэн. Энэ залуу 10,000 биткойноор 2 ширхэг том пицца худалдан авснаа форум дээр нийтэлжээ. Энэ нь өнөөгийн аншаар бол 1 тэрбум гаруй доллар гэсэн үг. Ийхүү хамгийн анх биткойн үнэлэгдсэн ба удалгүй бирж дээр зарагдаж эхэлснээр хүмүүс биткойныг худалдаж авах боломж нээгдсэн. Хэрэг хүн аван төдий чинээ үнэн нэмэгдэнэ. Харин хэрэг хүн авахыг хүмүүсийн итгэл шийддэг. Хүмүүс биткойнд итгэсэн шалтгаан нь нэгт фиат мөнгөний системд шүүмжлэлтэй хандаж байсан учраас хоёрт блокчейний технологи төвлөрсөн бус алгоритм аюулгүй байдалд итгэсэн, гуравт хэн үүнийг бүтээсэн бэ гэдэг буюу Сатоши Накамото хэмээх аноним өөрийгөө нууцлсан даруухан гэхдээ хүчтэй ухаалаг хөгжүүлэгчийн философи зарчим
хувьсгалын шин чанартай, санаанд яг л түн шиг хэрсүү хөгжүүлэгчдийн community итгэсэн, хүчин зүтгэсэн. Тэгэд хамгийн чухал нь Накамоточ бас community-ийн хүчин зүтгэлийг үнэлж өөрийн ажлыг нугалсныхаа дараагийн хүмүүстэй системийг өглүүлэн үлдээсэн байдаг. Сатоши Накамото 2010 оны сүүл хүртэл хөгжүүлэлтэд идэвхтэй оролцож байгаад 11 сард их кодын хяналтын эрхийг Гавин Андерсонд өгч 12 сард төслийн удирдлагыг бусад хөгжүүлэгчдэд даатхан форум дээрх сүүлчийн постоо бичжээ. Сатошигийн мэдэгдэж буй албан ёсны хамгийн сүүлчийн үйлдэл нь 11 оны 4 сард анхны хөгжүүлэгчдийн нэг Майк Харн бичсэн энэ имэйл юм. Үүнээс хойш ямар ч хөдөлгөөн, ямар ч хариу үйлдэл дохио сэжвэр байхгүй. Үгсэн мэт алга болсон. Гэхдээ түүний төрөвчөнд 1 сая биткойн одоо хүртэл бий. Тухайн үед буюу 11 оны 4 сард 1 биткойны үн $1 байсан гэхээр 1 сая доллартай байсан гэсэн үг. Энэ бол бага мөнгө биш. Гэхдээ Сатоши төрөвчөө нээснээсээ хойш огт төрөвчөндөө хүрээгүй. Ямар ч хөдөлгөөн ажиглагдаагүй. Блокчейн дээрх бүх гүйлгээ ил байдаг учраас түүний хөдөлгөөнийг мэдэх амархан. Магадгүй тэр төрөвчнийхээ мэдээллийг хадгалж байсан дискээ алга болгосон хуучны технологи байсан учраас магадгүй алдахад амархан шүү дээ. Эсвэл тусгай дэлгүүрээ алдсан байж болох. Гэхдээ Сатоши бас яг тийм зүйл хийх хүн мөн үү гэдэг нь бас эргэлзээтэй. Хоёрдугаарт магадгүй түүний энэ үйлдэл нь төвлөрсөн бус системийн философийн эсрэг үйлдэл болж системийн итгэлийг нурааж болзошгүй гэдэг үндэслэл бүхий ёс суртахууны шалтгаантай байж болно. Тэгвэл энэ хүн хэн байж болох вэ гэдгийг мэдээж маш олон хүн сонирхсон, судалсан, мөрдсөн, кино хүртэл хийгдсэн. Сатошиг хүн биш нууц бүлэглэл магадгүй CIA өөрөө эсвэл банкны эзэд өөрсдөө гэх мэт олон янзын таамаг хувилдааны онолууд бий. Сатошиг хэн бэ гэдгийг таамаглахаас өмнө түүний тухай одоо байгаа датан дээр нэг анализ хийх гэж үзцгээе. Түүний тухай хамгийн их мэдээллийг агуулах сайт бол P2P Foundation. Түүнийг харуул 12 онд Японд амьдардаг байсан энэ жил 50 настай буюу 1975 оны 4 сарын 5-нд төрсэн хүн байна. Өөр хувийн мэдээлэл байхгүй түүнийг маш ухаалаг нэгэн эсвэл нэг бүлэг гэдгийг илэрхийлэх сэжвэр болж байгаа учраас төрсэн өдөр нь ч гэсэн өөр нэг мессежийг давхар илэрхийлж байгаа. 4 сарын 5. Түүнийг төрөхөөс 42 жилийн өмнө буюу 1933 оны 4 сарын 5-нд юу болсон гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельтийн 6102 тоот тушаалын дагуу иргэдийг алт эзэмшихийг улс хориглосон. Зорилго нь их хямралын дараа улсын эдийн засгийг тогтворжуулахын тулд хүмүүст байгаа алтыг төвлөрүүлэх. Ийхүү хүмүүс өөрсдийн эзэмшиж байсан өмч болгож байсан алтыг улсад тушаахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Тэгээд хариуд нь цаасан мөнгө авсан. Энэ бол эдийн засаг хүнд үед улс хүний хувийн эрх чөлөөг хязгаарласан түүхэн үйл явдал байсан. Америк нэгдсэн улс алтыг хожим чөлөөлснөөр хүмүүс өөрсдийн хөрөнгөө баталгаажуулах хувилбар нэгээр нэмэгдэж хувийн өмч болгон худалдан авах боломж нэгдснээр алтны үнцийг хэрхэн өссөн бэ гэдгийг та эндээс харж болно. Харин өнөөх тушаалыг хүчингүй болгосон он бол 1975 буюу Сатошигийн төрсөн жил юм. Тэгэхээр төрсөн жил ба өдрөөрөө хүртэл хувьсгалын санаа агуулсан энэ нууц ноёнтон хэн байж болох вэ? Япон хүн байж болох уу? Сатошигийн бичсэн бүх мэйл, пост, форум дах хөдөлгөөнийг нь анализ хийхэд гарсан үр дүн юу вэ гэвэл Сатоши Японы цагаар өдрийн 2-оос оройн 8 хүртэл унтдаг болох нь тогтогдсон. Тэгэхээр Японд бол биш, Англи эсвэл хойд Америкийн зүүн эргээр амьдардаг байх магадлал өндөр юм. Мөн хачирхалтай нь Сатоши англи хэлийг их хэлшгээ маш сайн эзэмшсэн гэдг нь анхаарал татна. Тэр тундаа British English байх магадлал өндөр. Бичгийн хэвэнд нь ч бас тодорхой үгийн ялгаа ажиглагддаг. Хамгийн анхны Genesis блог дээрээ Лондонгийн Times сонингийн гарчгийг оруулсан нь бас нэг сэжвэр. Тэгэхээр Сатоши Англид амьдардаг англи хүн эсвэл англиар маш сайн ярьдаг нэгэн эсвэл нэг бүлэг байж болох юм.
Сатошигийн бичсэн кодыг экспертүүд хараад ер нь бол нэг бүлгэл үүнийг хийсэн байх. Эсвэл Сатоши үнэхээр бүр гоц суут ухаантан байх магадлалтай гэж ярьдаг. Учир нь нэг хүн дангаараа энэ системийг зохион бүтээн гэдэг асар бага магадлал юм. Тэгэхээр Сатошигийн тухай бидний олж чадах мэдээлэл ингээл болоо. Бусдаар зөвхөн таамаг, нэр дэвшигч, сэжигтнүүд л бий. Тэгвэл жагсаалтад хэн байгааг хамтдаа нэг харцгаая. Эхнийх нь мэдээж Гэвин Андерсон. Сатошигийн дараа орох хамгийн идэвхтэй хөгжүүлэгч. 1000 орчим биткойныг үнгүү тараах мэтээр экосистемийг ам оруулахад томоохон алхмууд хийсэн хүн 2012 оноос хойш Bitcoin Foundation-ыг үүсгэн байгуулж community-гийн дуу хоолойг төлөөлөх болсон. Сатоши бүтээсэн системийнхээ удирдлагыг шилжүүлж, GitHub-ийнхаа эрхийг өгч, их кодын хяналтыг шилжүүлэх хэмжээний итгэл хүлээсэн хүн бол Гэвин Андерсон. Тэд утгаараа Гэвин Сатошиг таньдаг байх магадлал өндөр гэж үздэг. Гэхдээ 2016 онд Craig Wright гэх нөхөр "Би бол Сатоши" гэж гарч ирээд Гэвин хүртэл үнэмшүүлээд мэдээ нь BBC, Economist зэрэг томоохон медиагаар бөмбөгдөж нэлээд шуугиан тарьсан. Гэхдээ нотлох баримтууд нь хуурамчаар үйлдэгдсэн нь дараа нь ил болоход Гэвинч бас community-ийнхаа итгэлийг алдаж core хөгжүүлэгчид эрхийг нь хасснаар төслөөс гарсан байдаг. Дараагийн нэр дэвшигч Питер Тод. Канад гаралтай криптографийн инженер, програм хангамжийн хөгжүүлэгч нь Сатошигийн дараа буюу 12-оос 16 оны хооронд системийн хөгжүүлэлтэд бас л идэвхтэй оролцсон нэгэн. Түүнийг с ิจ глэх хамгийн том шалтгаан нь 2010 онд Bitcoin Talk форум дээр бичсэн нэг комент. Яг Сатошигийн ярьж буй зүйлийн үргэлжлэлийг нь бичсэн мэт харагдах ба зарим хүмүүс түүнийг нууц хаягаа солихоо мартаад гинтсэн гэж хамгаалдаг. Тэр комментоос 2 өдрийн дараа Сатоши Накамото форум дээрх сүүлчийн постоо бичсэн байдаг. Питер Тод ч бас түүнээс цааш тус форум дээр актив байхаа болсон. Хал Финигийн тухай бид өмнө дурдсан. Сатошитэй хамгийн анх харилцаа тогтоож хамгийн анхны биткойныг хүлээн авч системийг дуршсан хүн. Cypherpunk community-гийн идэвхтэй гишүүн, програм хангамжийн инженер, криптографийн эксперт. 2004 онд буюу биткойноос өмнө төвлөрсөн бус цахим мөнгөний туршилтыг хийж байсан туршлагатай. Хамгийн сонирхолтой нь Калифорнид байх түүний гэрийнх нь ердөө хэдхэн блокийн цаана амьдардаг хүний нэр нь Dorian Satoshi Nakamoto болж таарсан. Жинхнээсээ тийм хүн байдаг гэсэн үг. Сонирн байгаа биз? Биткойныг хамгийн анх туршсан хүн болох Hal Finney хажууханд нь амьдардаг Dorian Satoshi Nakamoto. Энэ мөрдлөгийг хийсэн Forbes-ийн сэтгүүлч Сатошигийн бүх бичвэрүүдийг Hal Finney-гийнхтэй харьцуулан судлах ажлыг хил шинжлэлийн байгууллагаар хийлгэсэн байдаг. Судалгааны үр дүнд Hal Finney Сатошигийн бичгийн хэв, үгний сонголт, хэлний ашиглалттай хамгийн ойрхон хүн болж таарсан. Тэгэхээр нэг бол Hal нэр олдохгүй хөршийнхөө нэрийг ашигласан, нэг бол Сатошигийн бичээчийг хийдэг хүн байж болзошгүй. Ямар ч тач Сатошитэй харилцсан мэйлийг нь шалгасан өнөөх мөрдөгч Халыг гэхдээ Сатоши биш гэдэгт үнэмшсэн байдаг. Харамсалтай нь Hal Finney 2009 онд ALS буюу Стивен Хокингтэй ижил өвчнөөр өвдөд биткойн хөгжүүлэгдээд удаагүй байх үед буюу 2014 оны 8 сард нас барсан байдаг. Сонирхолтой нь түүний цогцсыг криогений аргаар хөлдөөсөн байгаа. Ирээдүйд хэрв технологи хөгжөөд буцаагаад сэрэж чадвал бодит түүхийг түүнээс сонсож болох юм. Хэн мэдлээ тэр үед биткойн хэд үрхийг магадгүй Сатоши үнэхээр Hal Finney байж тараад дэлхийн хамгийн баян хүн болоод буцаад ирэхийг ч үгүйсэхгүй юм. Тэгвэл өнөөх Dorian Satoshi Nakamoto гэж хэн бэ? Япон гаралтай Америк хүн, мэрэгчлэн, физикч. Гэхдээ батлан хамгаалахын нууц төслүүдэд системийн инженер мөн өөр хувийн компаниудад технологи ба санхүүгийн эксперт, компьютерийн инженерч хийж байсан туршлагатай нэгэн. Төртэй харилцаа нь бас тэмч сайн биш. Хэд хэдэн удаа ажилласаа халагдж байсан удаатай. Ярилцлагын үеэр нэг удаа биткойны тухай гиндүүлж асуухад би одоо наадхантай чинь зуралдаа болсон. Өөр хүмүүст хүлээлгээд өгсөн гэж ам алдаж байсан. Үүний дараа бөөн сенсац дэгдэж сэтгүүлчэд гэрийнх нь гадаа хонон өнжин шаагилдаж эхэлсэн. Гэтэл буруу ойлголцол үүсчээ. Би үнэндээ өөр юмны тухай ярьж байсан юм аа. Биткойныг бол анх удаа сонсож байна. Намайг 50 орхиоч гэж хичнээн тайлбар хэлсэн ч нэмэр
болоогүй. Харин эцэст нь Сатоши өөрөө P2P хаяг дээрээ би Дориан Накамото бишээ гэдэг постыг хийсэн байдаг. Үнэхээр энэ Сатоши мөн байсан хэсэг нь эргэлзээтэй. Гэхдээ одоо яг үнэхээр өөрийнх нь хаягаас орсон пост учраас энэ бол одоо 2014 оны 3 сарын 7-ны өдөр болсон зүйл. Үүнээс цааш Сатошигоос нэг ч зураг дуулдаггүй. Яг үнэндээ энэхүү community-ийн гишүүд Сатошигоос зураг дуулахыг түүний гараад ирээсэ гэж хүсдэггүй. Учир нь Сатошигийн философи нь өөрөө энэ системийг ямарваа нэгэн харизматик лидерээс ангид байлгах, төвлөрсөн бус байлгах зорилготой байсан. Сатоши яг энэ чигээрээ аноним, символик, хүндэтгэл хүлээсэн фигюр хിവэрэ байх нь илүү зүгээрээ гэж үздэг хэсэг олонхыг эзэлдэг. Сатоши харин гарч ирвэл үүсгэснээсээ хойш нэг ч хүрээгүй нөгөө төрөвчдөх биткойнуудаа хөдлөгвөл өнөөдрийн хүртэл болсон энэ амжилттай систем асар хүчтэй ганхах эрсдэлтэй. Учир нь эцэстээ биткойнч бас итгэлцэлээр суурилсан шүү дээ. Оргүй хоосноос боссон цахим алт гэж болох үз. Биткойноос Сатошигийн гарт буй хэмжээ баггүй их. Сатоши маш их хэмжээний биткойныг эзэмшдэг. Яг уу Сатоши гинэт гарч ирэхэд систем нурхуу үгүй юу гэдэг нь таамаглагдчихгүй. Учир нь эцсийн үр дүн яг системийн оролцогчдоос хамаарна шүү дээ. Тэгэхээр нийгмийн хөдөлгөөн яаж ирэхийг мэдээж хэлж мэдэхгүй. Гэхдээ одоо нэг талаараа Сатошигийн аноним байдал нь биткойны философийг хүчирхэгжүүлэх одоо давуу тал мэт боловч нөгөө талаасаа хэрэг Сатоши гинэт гараад ирвэл хамгийн том сул тал байж болох эрсдэлтэй гэдэг нь одоо ийм учиртай юм аа. Биткойн хэдийгээр одоо хамгийн амжилттай байгаа криптовалют байж болохч анх туршилтын шугамар бүтээгдсэн гэдгийг мартаж болохгүй. Хэрв та биткойн ба блокчейний тухай мөн Монголын крипто салбарын тухай илүү ихийг мэдхийг хүсэж байвал яг танд тохирсон нэг ивент тун удахгүй болох гэж байна. Монголын крипто community-гийн хамгийн том цугларалт 11-р сарын 24-өөс 28-ны хооронд зохион байгуулагдах ба уг арга хэмжээнд салбарын гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, веб 3 хөгжүүлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид нэгэн дор цуглаж цаашдын чиг хандлага, экосистемийн хөгжил, төслүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх болно. Улаанбаатар блокчейн week 7 хоногийн турш Улаанбаатар хот даяар явагдах бөгөөд дараах арга хэмжээнүүд зохиогдоно. Веб 3 цувралсан шийдэл боловсруулах хакатон, хөгжүүлэгчдэд зориулсан воркшоп, төслүүдийн явцыг танилцуулах AMA буюу Ask Me Anything өдөрлөг, салбарын оролцогч талуудын дундах панел хэлэлцүүлэг, блокчейн, крипто сэдвэрх эрдэм шинжилгээний хурал, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид оролцсон дугуй ширээний уулзалт, дотоодын болон олон улсын төлөөлөгчдийн медиа ярилцлагууд гих мэтчлэн маш олон төрлийн арга хэмжээнүүд зохиогдох ба эдгээр арга хэмжээнүүд нь үн төлбөргүй байх бөгөөд та бүхэн зөвхөн урьдчилан бүртгүүлээд нэвтрэх хэрэгээ баталгаажуулахад л болох юм а. Ивентийн линкийг тайлбар хэсэгт үлдээе. Энэ нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын хамгийн анхны криптовалют Artcoin байлаа. Цахилж яваа. Цахим алт. Artcoin